Тэр үнэхээр агуу байдаг. Зөвхөн Данканч биш, хинээч хураад гарчих нь дундын занаас сайн шиднэ. Бусад олон залуу тоглогчоос ялгаатай нь тэр хамгаалтад ч оролцдог. Өрсөлдөгчөө үүлийг нь үзтэл хамгаалж чаддаг. Өрсөлдөгч яадаг вэ? Үүлийг нь Чи үүлийг нь үзтэл гэдэг үг мэдгүй. Ойлгож байгаа юу? Бүр ингээд өрсөлдөгч бүр ятрааж бүр өстөн дээр туйлттал нь хамгаалж чаддаг байх нь шүү дээ. Ёо. За. Тэрний чадвар тий? Аха. Тэр дуулах дээр бол одоо сонсож байгаа хүний бүр ингээд алмаартал нь өөрийн ирэхгүй бүр ингээд бодолд автах юм уу? Өөрийн ирэхгүй баярлаж, өөрийн ирэхгүй сэтгэл нь хөдөлтөл дуулдаг л болох нь шүү дээ хоёлаа. За. Тэр зөвхөн ESPN-ээр гарах гэж тоглож байж байна. Жоох тогт. Сайхан суухтай байж та намаа уншиж байгаа. Тэр зөвхөн ESPN-ээр гарах гэж тоглодоггүй байсан юм. Тэр бол тэмцэгч. Big Fox. Коби бол альфа хэрэгтэй. Тэр хорвоо би чамаас илүү мэднэ гэсэн өнцгөөс хардаг. Хэрв хэн нэгэн замд нь хөндөсөх юм бол буцааж түлхээд л байна. Харин өөдөөс нь эсэргүүцэхгүй бол тэр чамайг амьдарч нийтнэ. Бацна уу? Үгүй. За. Фил Жаксон, Майкл Коби хоёр хоолны хордлого хугархаа яс гээд игэл жирийн хүнийг хэдэн 7 хоног хэвтэрд оруулж чадах тийм хүн нөхцөл хамгийн шилдэг тоглолтоо харуулж байсан түүхтэй. Тэдний гайхалтай төвчээр хатуучлан биелэгдэшгүй биелүүлэхэд нь хөтөлж өөр дээр нь бөөн хамгаалагч зүгтэж байхад тоглолтын хувь заяаг өөрчлөх шийдэлтийг оруулах боломжийг олгож ирсэн юм. Чиний ингээд бүр юу маш гоё ингээд сайжирсан байна те. Чи өөрөө тагаа анзаарч байгаа юу? Сайн байна. Одоо энийгээ хоёулаа зөвхөн нөгөө багштайгаа байхдаа биш байнга хэрэглэн тийм ээ. Байнга хэрэглээд тэгээд номоо унших яриг болгондоо өөрийгөө гоё нэвтрүүлэгч, гоё ийм дуу хоолойтой ийм хүнээр төсөөлн хоёлаа байнга тийм ээ. За энэ дээр бүр ийм юм гарсан анаараа. Бүр ингэсэн штэ. Коби бол аюу тийм юутай юм л да. Хальт ингээ уушгад нэг бартам юм шиг сонсогдож байгаа. Гэхдээ багш нэг харизм гэдэг нэг юм ярьжсэн. Тэгэхдээ яг тэр зөвхөн биеийн юунаас биш л те. Биеийн ингээ хилэмжээр биш. Ерөөсө дотоод санаа нь би зүгээр чамаас илүү мэднэ. Монгол дээр юу? Монгол үг ийм нэг үгээр тэр даналцсан гэж. Тэгээ ер нь ийм үг. Би илүү мэднэ. Би чадна. Надад бүх юм байгаа. Бүх юм окей ийм. За тэгэхээр Коби бол яадаг вэ гэхээр тэр хорвоог би чамаас илүү хорвоог мэднэ гэдэг ийм байдлаар бусад хүмүүстэй харьцдаг байсан юм байна. За тэгээд